Гэр бүлийн тухай хуулийн шинжилгээг дагаж гэр бүлийн шүүхтэй болох асуудал яригдж байна. За учир нь жилийн ирэх тусам нэмэгдэх болсон гэр бүл цуцлалтаас өвдөж хүүхэд хохирох явдал улам бүр нэмэгдсээр байна. Тиймээс хүүхдийн ирэх гэр бүлийн альва маргаан салдаас өвдөж хохирохгүй байх зохицуултыг шийддэг дагнсан шүүхтэй болох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. За энэ талаарх мэдээллийг студид сэтгүүлч Алтан цэцэг онцлог үргээр ажиллаж байна. Орой минь төргий. Орой минь төргий. За юун түрүүнд манай улсад одоо яг гэр бүлийн шүүх яг байгуулах нийгмийн эрэлт хэрэгцээ яг яагаад үүсвэ гэдэг мэдээллийг эхлэе гэж бодож байна. Баярлалаа. За энд харагдаж байгаа мэдээллээр Монгол улсад сүүлийн жилүүдэд гэрлэлт болоод гэр бүл салтын статистик ямар хөө байгааг харуулж байна. За ялангуяа гэр бүл салтын тухай ярих юм бол одоогоос 4 жилийн өмнөхөөс гэр бүл салтын одоо тоон статистик 1000 гаруйгаар нэмэгдсэн байгаа нь бол асуудлын бас гол болж байна гэж үзэж байгаа юм. За судлаачдын үзэж байгаагаар гэр бүлээ цуцлуулж байгаа хосуудын тухайд асуудлаасаа болоод яг тухайн салалт нь хүүхдүүдэд нь хэрхэн хүнд цохилт болдог талаар төдийлөн анхаарал хандуулдаггүй ийм нийтлэг жишг байна гэдгийг хэлж байна. За хүүхэд бол эцэг эхийгээ салж байгаа шийдвэрийг хүлээн авахдаа өөрсдийнхөө буруугаас болоод салж байгаа болов гэсэн ийм одоо гэмшлийг сэтгэлдээ тээж энэ нь ингээд насан туршид нь тухайн хүүхдэд сэтгэл зүйн травма гэмтэл авчирдаг болохыг сэтгэл судлаачдын зүгээс мэдэгдэж байна. Ингээд сэтгэл судлалын доктор Мөнх Жаргалын яриаг хүргэе. Ээж авийн харилцаа ийм байгаа юм уу? Болохгүй учраас энэ хүмүүс салдгүй гэж ойлгодоггүй. Хүүхд бол өөрөө буруутай учраас энэ хоёр намайг үгүйсгэж чинь намайг хайж чинь тий. Тэгээд би энэ хоёрт хэрэггүй учраас нэгэнд нь хайчлаа гэсэн тийм гэмтлийг авч байна. Энэ нь цаашдаа өөрөө хүмүүсийн дунд зөв дасан зохицох, өөрийн байр сууриа эзлэх, хөгжих, төлөвшөх. Тэгээ магадгүй ирээдүйн гэр бүлийн өмнө гэр бүлийн нэг гишүүн байх, ээж байх, аав байхад нь хүртэл сүрээр нөлөөлдөг. Тэгэхээр гэр бүлийн тэр салалт зөвхөн ээж аавын хууль ёсоор салгасан тэр юмар дуусна. Тэгээ хүүхдийн амьдралд ингээд хизээш нөхөж болохгүй тийм хад толб үлдээдэг учраас энэ үйл явцыг хэдийгэ болохгүйсэн сэтгэл зүйчийн дэмжлэгтэйгээр аюулгүйгээр даван туулахад хүүхдэд туслах сэтгэл зүйн үйлчилгээний хэрэгцээ бол нэн. За гэр бүлээ цуцлуулах шийдвэр гаргаж байгаа хосуудын тухайд гэвэл өөрсдөө бас өөрсдийнх нь өмнө тулгамдсан асуудлыг сэтгэл зүйн цохилтыг дийлж чадаагүйгээсээ болоод ер нь бол гэр бүлээ цуцлуулах шийдвэрийг гаргадаг байна. За тэгвэл өөрсдөө яг сэтгэл зүйн цохилтод орсон гэр бүлээ цуцлуулж байгаа хосуудад бас гэр бүлээ цуцлуулсныхын дараа зориулсан сургалт сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх шаардлага байдаг гэдгийг бол судлаачдын зүгээс хэлж байна. Тэгэхгүй бол өөрсдөө сэтгэл зүйн цохилтод орсон гэр бүлээ цуцлуулсан эцэг их хүүхдээ бас өөрийн мэдлэгүүгээр гэмтэх, сэтгэл зүйн дарамтанд өртүүлэх ийм тохиолдол түгээмэл гардаг байна. Чинь гэдэг чинь тодорхой хэмжээгээр одоо юу гэдэг те зөрчил үүссэн байж таарна сэтгэл зүйн гэмтэл ч юм уу те одоо сэтгэл зүйн тогтворгүй байдалд орсон байж болно. Энэ хооронд хүүхэд яасан бэ гэдэг айгүй чухал. Тэгэхээр эцэг эхчүүдэд одоо юу гэдэг цаашид хүүхэдтэйгээ хэрхэн харьцах вэ? Эцэг одоо асран хамгаалах тогтоолгосон талд, тогтоолгоогүй талд гэдэг ч юм уу те тухайн хүүхдийн сэтгэл зүйн онцлог нөхцөл байдлыг харгалзан тэдний яг сэтгэл судлалын шинжилгээ ухааны мэдлэг олох үс ийм сургалтыг бас заавал шигтгэж өгөх хэрэгцээ бас байгаа. За гэр бүлийн шүүх байгуулах энэ мэт одоо нийгмийн хэрэгцээ шаардлага үүссэн гэдгийг сэтгэл судлаачдын зүгээс за мөн олон төрлийн судалгаа хийсэн хүмүүсийн зүгээс мэдгчж байгаа. За тиймээс цаашид гэр бүлийн дагнсан шүүх байгуулахын тулд одоо гэр бүлийн тухай хуулийн төсөл парламентаар хэлэлцэгдэж байгаатай холбоотойгоор улсын хурлын гишүүн Баасан Жаргалын зүгээс гэр бүлийн шүүх байгуулах хуулийн төслийг бас өргөн бариад эхний хэлэлцүүлгээ болд аваад байна. За өргөн барьсан хуулийн төсөлд бол гэр бүлийн шүүх нь гэр бүл цуцлалт болоод хүүхэд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд тухайн хэргийг шийдэх хэрэгүүдийг дагнан ажиллана. За гэр бүлийн шүүхэд бол яг хүүхдийн асуудлаар яг дагнан ажилдаг шүүгч, за мөн хүүхдийн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч, шинжээч гэх мэт хүмүүс бол яг хүүхдийн эрхийг малгай болгон ажиллах зохицуулалттай гэж мэдэгдэж байгаа. За хуулийн төсөлд тусснаар бол Улаанбаатар хотод болоод аймагуудад за мөн аслагдсан багнуур дүүрэгт нэг гэр бүлийн шүүх байгуулна гэж
төлөвлөж байна. За хүүхэд бол гэр бүлийн шүүхэд бол хүүхдийн эрх бол онцгой яригдах учраас гэр бүлийн шүүхэд зориулсан за бас хүүхдэд одоо таатай орчин бүрдүүлсэн тийм зориултын барилга байшин байгуулах шаардлагатай гэсэн ийм мэдээллийг бол хууль санаачлагчийн зүгээс мэдэгдэж байгаа. Одоогоор хуулийн төсөл бол парламентын эхний хэлэлцүүлгээд авч ийн гэхээр цаашид бол 2-оос 3 шатны хэлэлцүүлэг байнгын ороо парламентын шатанд чуулганы шатанд бол хүлээгдэж байгаа. Гэр бүлийн шүүх байгуулах одоо яг энэ процессыг парламент одоо дэмжих эсхийг бид бас тухай бүртэн ажиглаж та бүхэнд мэдээлэл бэлтгэж үзүүлэх болно.